Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албаагчид насан туршаагүй охид эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үйлдүүлж хүн худалдаалах гэмтэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг 2022 оны 1-р сарын 11-ний өдөр хохирогч нарыг орогнуулж байсан газраас нь дайчлан баривчлалаа. Иргэн энэ нь 2021 оны 9-р сараас эхлэн бусадтай бүлэглэн цахим орчинд зар байршуулан ар гэрийн хараа хяналтцвал насанд хүрээгүй 14-өөс 16 насны охид эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үйлдүүлэх худалдаалах гэмтэрэг үйлдсэн мэдээлэлд эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг худалдаалах гэмтэрэгтэй тэмцэх хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулан гэмт этгээдүүдийг дайчлан баривчилж үргэлжлүүлэн мөрдөн шалах ажиллагааг явуулж байна. Иймд энэ төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд насан туршаагүй охид эмэгтэйчүүдтэй ойлголцох, ярилцах, мөн хүн худалдаалах гэмтэрэг болон бэлгийн үйлчлэгийн талаар ойлголт өгөх, захим хэрэглээнд нь хяналттай шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.